ямар нэгэн байдлаар зээл авахд заавалчгүй зээлийн гэрээ яригддаг. Гэрээ гэдэг бол үндсэндээ бол бичгээр хийх асуудал яригдаад байна шүү дээ. Гэрээ бол хилцэл дотор бол гэрээ хамаарагддаг. Тэгвэл амаар хийдэг хилцэл бас байдаг. Тэр автобус компанитай хилцэл хийж байгаа. Үндсэндээ тэрний цаана тээвэрлэлтийн гэрээ яригдж байгаа. Би мөнгөө төлчлөө шүү. Та нар намайг эрүүл аюулгүйгээр аваачаад миний буух газар буулгаж өгөөрэй гэж бид нар тэдний үүрэг хүлээл гэж өгч байгаа. Бараа ч гэдэг юм уу те. Зөвхөн мөнгө биш. Зээлээр бараа өгдөг юм асуудал байдаг. Тэгээд тэрийг буцаагаад өсгөөд бараагаар нь авдаг тохиолдол бий. Зээл заавалчгүй хүүтэй байх албагүй. Тэр хүний тэр авсан зээлийн хүүг шүүхтэд буулгаж болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол хуулийн боломжинд байдаг. Энийг хүмүүс харамсалтай мэддэггүй. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийн энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алднаа. Одоо Гантуяа бол надаас сарын тэр 8% хүү авах эрхээ тэр гэрээгээрээ баталгаажуулчихж байгаа. Шүүх яаж шийднэ гэж бодож байна? 1,960,000 надаас гаргуулах уу? Хамэр юу гэж бодож байна? Сарын 8%-тэй гэж бид хоёр хамаар тохирсон шүү дээ. Бид нар гэрэн дээрээ 1 сарын хугацаатай гитсэн шүү дээ. Энийг сунгаагүй байхгүй бид нар. Сунгаагүй. Гэтэл энэ хүмүүс сунгаагүй мөртлөө 12 сараар үржүүлж тооцоод байна шүү дээ. Хэрв тэгж надаас тэр цаана байгаа 11 сарын хүүгийг авъя гэсэн бол энэ хүн зээлийн гэрээг битгээр сунгах хэрэгтэй байхгүй. Тэгвэл нэгэн тийм эрх төрийн байгууллага олгосон учраас төр ямар шаардлага тавьж ийн гэхээр та зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн зээл олгож болохгүй шүү гэж тэр хүнд хэлдэг баг гэж байна. Тэгэхээр та нар хүнээс мөнгө зээлж авахдаа та үнэхээр тийм тусгай зөвшөөрөл авсан юм уу? Бүртгүүлсэн юм уу гэдгийг нь асууна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хууль хугацаа 3 жил байна гэж байна. Одоо яг Гантуяа битгэрийн саяны жишээг ярил л да. Нөгөө нэг 3 жил өнгөрцөн заяа 1 сая төгрөг. Одоо тэнгуут хуульч дээр очиод Гантуяа одоо яах вэ гэсэн чинь хуульч зөвлөж байна. Уучлаарай. Таны хууль хугацаа дууссан. Одоо та тэгвэл нөгөө үндсэн тэр зээлийн гэрээнийх нь хугацаа хууль хугацаагаар дуусчих дээр нөгөө барьцааны гэрээний хугацаа чинь дагаад дуусчлаа гэсэн үг байхгүй. За тэгээд эрхэм бүсгүйчүүдэд ажлын амжилт хүсье. Цаг гаргасныг баярлалаа.